байна уу? За, бүтэнсэ өдөр манай одоотой бүжиглийн шоуны маань 3 дахь дугаар гарсан байгаа. Тэгээд бүжгийн хувьд бол 2 дахь бүжиг нь. Тэгээд ори дээр болохоор шууд тавигдаагүй. Болохоор би өчигдрөл буюу нийт өдөр орой л үзлээ л дээ тэгсэн чинь юу болцсон бэ? Яагаад нэг гайгүй дэмжижсэн хүн хасаа ийцэн бэ та нар ч одоо. Санал манлаа зөв өгцгөөлтэй монголчуудаа. Хизээ саналаа гоё ингээд зөв өгч сурах юм бэ. За харъя яаж үжиглээ та нар хасаа ийцээ бүгдээ харъя. За чин санаа маань болохоор фокстрот бүжиглэж байна. Стандарт бүжгүүдээс хамгийн дуртай. Айгуу гоё бүжиг. Ой хөөрхөн цэвэрлээ хэрэгчлээ. Ой үрээ. Чин санаагийн хувьд болохоор хасагдсан байна. Гэхдээ бүжиглэлтийг харахад бол яг хоо төрөөчийнхаасаа бол баг зэрэг ахисан байна. Гэхдээ яг л адилхан үндсэн хөдөлгөөнүүдээ жоохон муу хийлээ. Бэлтгэл жоохон дутуу байсан уу? Дээрээс нь хамтран бүжиглэгчийн хувьд ч гэсэн хоёлаа жоохон сандраад гормон дээрээ гიშгээд унаад нэг л жоохон час өдрөнөөсөн юм шиг тийм санагдсан. Гэхдээ бас арайч тийм хасагдахаар бол байгаагүй амар сайжрах тийм магадaltaй тэгээд өөрөө айгүй хөөрхөн хичээл зүтгэлтэй байсан юм шиг харагдсан. Гэхдээ яг өнөөдрийн бүжиг бол жоохон үнэндээ муу байна. Тэгээд комментуудыг ингээд харсан чинь хамтран бүжиглэж байгаа эмэгтэй нь ингээд муу бүжигчин болохоор хасагдчихлаа ч гэх юм уу. Нэг тиймэрхүү комментууд айгүй их байсан. Тэгээд той хүн талаас нь нэвтрүүлэг үцгээд за энэ дээр ингэчгүй яасан юм болоо, тэгчгүй яасан юм болоо, бэлтгэл жоохон дутуу байсан юм болоо гэсэн бодол байгаа боловч яг энэ бүжигчин муу байна гэж хэлэхэд бол жоохон хэцүү байна. Өөрөө нөгөө бүжигчин байгаагүй юм шиг ийм тэмцээнд орж байгаагүй юм шиг тийм зүйл бол ярихыг хүсэхгүй байна. Яг бэлтгэлийн хувьд үнэхээр жоохон дутуу байна. Тэгээд хасагдсан байна. Бас арайч хасагдахаар байсан үгүй юу одоо харъя л да. За дараагийнх нь болохоор мотоспорт сонирхогч Инхма. Төрөөчийнх нь бүжиг нь танго байсан штэ айгуу гоё өөрт нь маш их зөгцсөн байсан. Энэ удаад болохоор самба таарсан байна. Нэг шүршдэг юм ямар их шүршдэг юм өдрөл шүршдэг байна. Зохиомжны Барби юм шиг байна. Энэ баг зэрэг удаан хийнэлтэй самба байна. Үндсэн хөдөлгөөний хувьд бол хөөрхөн хийчих байна. Нэг тийм өөрийн гэсэн нэг юм тусгай нэвсэлтэй байгаад. Гардаар ирэх хийжээ. Автомат энэ дээр амар хөөрхөн жүжиглсэн байгаад. За хөөрхөн байна. Бүжгийн хувьд ер нь дэлтэй хувьд отоо санааны хувьд ч гэсэн хөөрхөн байна. Гэхдээ баг зэрэг жоохон удаан болохоор яг нөгөө самбаныхаа үндсэн гоё нэг юм галт цогтой ийм Латин Америкийн нэг тийм Азгаа хөдөлгсөн юм нэг сайн гараагүй юм шиг санагдаж байна. Яагаад чи түрүүнийх нь анхны бүжигнүүд нь нэлээд сайн гарсан мөртлөө бэлдэх хугацаа нь урт байсан юм уу? Эсвэл энэ 7 хоног жоохон өөр юм стандарт бүжиг хийж байгаа латин бүжиг шууд хийчихэж байгаа болохоор баг зэрэг жоохон төвөгтэй байсан уу? Бэлтгэл жоохон дутуу байх шиг харагдаж байна. Яг үнэндээ бол өшөө сайн ажиллаад өгөх байхаа жоохон задрах байх. Төрөөчийн тангон дээр гарсан шиг тийм нэг гоё юм өөрийн биед орсон юм донж нь бол хараахан гарсангүй гэж бодож байна. Харин 3 дахь оролцогч болохоор баяр цэгч байна. За одоо бүгд ямар бүжиг харах юм. Вау амар гоё сонгосон шүү дээ. За ихчийн хувьд бол би урд нь хэлсэн шүү дээ. Бүжгийн сургалтанд нэлээд явсан хүн байгаа. Бүлний тайвалт, ерөнхий үндсэн хөдөлгөөнүүд бүх юм байна. Баяр цэгчийн хувьд болохоор надад хамгийн их таалагдж байгаа нь энэ эргэлтийн техник байна. Толгоогоо яг ингээд нэг цэгт ингэж төвлөрүүлээд эргэж харлаа. Уцаагаад эргээд ирэхдээ яг тэр цэгтээ ингэж үлддэг аахгүй юу? Ер нь бол сурахад маш их
хэцүү юм техник гэхгүй юу? Энийг бүр амар сайн хийгээд байгаа. Тэгээд бүжгийн хувьд болохоор Вений вальсын хувьд болохоор үнэхээр гоё юм. Ори маш сайн багш байна. Тэгээд айгүй сайн бэлдсэн байна. Нэг юм нь болохоор нэг жаахан аатай нэг юм тесрэлт хэрэгтэй байгаа тийм. Гэхдээ энэ мэдрэмж нь утгагүй ингээд хүн юм хийгээд ах тусам аяа мэдрээд хөдөлгөөнөө мэдрээд ирчдэг байхгүй. Тэгэхээр тэр цаг нь айгүй ойрхон байгаа байх. Тэгээд хэдүүлээ хүлээж. Өнөөдөр бол айгүй сайн байна. Йоо, за би энэ залгааг бол сайжирна гэж бүр анханасаа хэлээ үстэй энэ волейболын хасаад аваа жаргал. Вау, энэ өсрэлтэйг нь яг урдаас авсан зургийг харсан бүр амар өсөрсөн шүү дээ. За, ри чачаа. Зохиомж амар хөөрхөн байсан. Яг Britney Spears-ийн Baby One More Time шиг. Тэр ташаа уушаанаас. Зохиомж амар хөөрхөн зохиомж байсан. Тэгээд дээрэс нь спортын хүмүүс амар нэг юм төвлөрөл нь аягүй их болохоор үндсэн хөдөлгөөнд амар сайн ажилласан юм шиг санагдсан. Надаа сайн ч зааж өгсөн байх. Тэгээд яг ингээд гол юм айгу хөөрхөн ойлгоцсон. Тэгээд энэ хүнд угаасаа нэг юм цаанаасаа төрөлхийн нэг юм бүжигчин юу байгаад байгаа байхгүй юу. Тэгээд төрөө чи хаван бүжигнээс бол хамаагүй задарсан байгаад амар юм өөртөө ихтэй болсон нөгөө инехгүй ингэсэн чинь инээж минээсэн амар юм биеийн аягүй тавирцсан байна. Тэгэхээр би сайжирна гэж бол угаасаа хэлсэн. Эннээс ч илүү боломж байна. Тэгэхээр маш гоё үзүүлбэрүүдийг цаашд үзүүлэхээр байна. Чаачаа бол үнэхээр надад бол аягүй гоё таалагдсан. Уг хүнийх нь юм биеийн пропорц ч гэсэн яг гоё юм бүжигчин болцсон. Тэгээд аягүй гоё бэлтгэгдсэн. Гоё санагдлаа. Багш бас аягүй сайн ажилласан санагдсан. Дөнгөж ингээд 7 хоногийн өмнө сурж байгаа хүн гэхэд бол гоё үзүүлбэр байсан. Угаасаа нэг юм архиж байгаа үнийг харахаар аягүй гоё идэг шүү дээ. Юу ч байсан гэсэн. Йоо, дараа нь хөөхөн охин гараад ирнэ. Жүжигчин. Инэрлэн. Инэрл танго. За энэ тангог бүр хин дэглэж вэ? Амар юм нандан гоё чамин юм гоё хөдөлгөөнтэй. Бараг би ингээд сурмаар санагдсан. Тэгээд дээрэс нь ботноор амар сайн ингээд ажилласан. Би бинийг амар гоё сонссон. Стандарт бүжгэнд яг тэр юм хамтрал аягүй чухал ахгүй юу? Тэр аягүй хөнгөрцөн, жин хасагдсан. Тэгээд бүр нэг юм итгэлтэй болсон байгаа за амар гоё. Энэ хүнд яг нэг юм дотор байгаад байгаа хгүй юу? Яг юм нэм хөөхөө. Тэр ханганы үдшин өстой гоё. Тэг. Вау. Надад бол өчигдрийн үзүүлбэрүүдээс хамгийн гоё нь байсан. Тангоны бүр үндсэн манарыг тэгээ нэг юм доторх мэдрэмжийн хүртэл амар гоё мэдэрсэн. Дотортой жүжигчин штэ манай Инэрл. Тэгээд яг энэ нь ч гэсэндээ нэг юм бүжгэн дээр хүртэл амар гоё ил гардын юм байна. Тэгээд шүүгчнэр ч гэсэн хэлсэн штэ энд бүр нэг юм бүжигчин нэг юм аль хэзээний эвлэгхэн тэгээ нэг юм хүний хайрыг татдаг нэг тийм гоё авьяас байна. Үзэхэд аягүй гоё тийм урамтай танго байлаа. Вау. Nice. Харин дараа жүжигчин одноо их чинь ярьсан нь аягүй гоё исэн штэ. Өглөө ингээд босохдоо 0 явахдаа ямар нэг юм хийхтэй ингээд бүжгэлж эхлээд миний амьдрал бүжиг орж ирснээр би амар гоё аз жаргалтай болж ийн гэж хэлсэн. Бүжиг угаасаа юм гоё сайхан энергийг ингээд цацруулдаг болохоор одоо яг гоё бүжигчин болж эхэлж байгаа юм байна гэж бодсон. Энийг нүцэн чинь яг нэг өөрийнх нь тоглосон аз жаргалын шок гэх кино байдаг шүү дээ. Яг тэр санаанд орсож та нарт тэгсэн үү? Хоёлоо нэг солигдчихдаг шүү дээ. Хөлн амар чангарсан. Би энэ ерөнхийдөө айгуугаа зигзээдсэн. Өөр болсон шүү дээ. Өвдөг жоохон нээлттэй жоохон алцаад яваад байна. Өвдгөө жоохон ингээд хачаад дүгмөр хэлчихлээ.
Гүж ирж байгаа нь. За, ерөнхий хөдөлгөөний эвслийн хувьд болохоор яалтчгүй өөр болсон байна. Анхныхаа бүжиглж байгааг ботход баг зэрэг бие бариад байсан нь ингээд жоохон тайвагдсан. Тэгээд самбагийн хувьд болохоор бас үндсэн хөдөлгөөнүүдийг нэлээд сайн оруулж өгсөн байна. Баг зэрэг гэхдээ жоохон хөдөлгөөнүүд нь өөрт нь хүндсэн үү? Бие жоохон бариад тэгээд өвдөгөө жоохон ингээд хавчихгүй яваад байгаа нь өшөө бас сайжрах байх. Ер нь бол өөрчлөлт гарсан байна. За дараа нь emotional амтлын сүндрээ хичээн. Өнөөдрийн нүүр бодол өгч засалт үнэхээр гоё байх шүү. Амар хөөрхөн болцоосон баа. Энэ ихч бүр жимбиччээ амар юм хэрзээгээд баг юм игмийн ясна гарцсан байх шиг шүү дээ. Мүжгэр хичээлэхээр ингээд амар гоё юм өвт ихш гоё би гайхалтай болдог. Нуруу тэнийгээд сүндрээ хичээл гэхдээ ийм характер гарна гэж өстө бодоогүй. Характерын хувьд айгуу гоё юм. Фото жоохон барь чадалгүй алдчихлаа. Гэхдээ тэрийг айгуу гоё юм цэвэрхэн мэдгэлгүй дуусгачлаа. Амар юм авхаалчтай байна. Бүжигтэй хэлтэй хувьд болохоор айгуу гоё юм. Тэгээ гүйцэтгэлийнх нь хувьд ч гэсэн нэлээд сайн хичээж, сургууль хийж, бүр ингээд зүрх сэтгэлээ шингээсэн нь амар харагдаж байна. Бүжиг гэдэг чинь ер нь яг юм хүний нүдэн дээр ил зүйл байдаг байхгүй. Хэр бэлдсэн, хэр сэтгэл гаргасан нь ингээд ямар нэгэн реклам сурталчилгаагүйгээр хин нэгнэр ингээд хэлүүлээд байлгүй. Яг хин илүү хөдөлмөрлсөн хин одоо хичээсэн гэдэг нь ингээд нүдэн дээр илүү харагддаг болохоор тэрнгээрээ амар юм шудраг урлаг гоё харагдаж байна. Тэгээд хамтран бүжиглэгчийн хувьд бол баг зэрэг алдаа гаргасан гэж тэгсэн ш тэгэхээр жоохон харамсалтай юм болсон байна. Гэхдээ цаашдаа анхаарах бах. Тийм байхад энэ зэрэгтэй ингээд бүжиглэж байна гэдэг бол өөрийнхөө хувийн бэлтгэлийг маш сайн хийсэн байна. Түрүүний яг хэлсэнчлэн баяр цэцэг ихчдэр хэлсэнчлэн яг нэг юм гал жоох эрэхтэй нэг жаахан нэг юм асаад өгмөр гэх юм уу. Нэг яг юу гэж тайлбарлах вэ? Жаахан нэг тийм эр дутаад байна гэх юм уу. Юу гэж хэлбэл гоё болох юм бэ? Тийм бүх юм нь ингээд хөдөлгөөн, өөрийнх нь гүйцэтгэл маш сайн байгаад байгаа мөртлөө нэг жоохон юм хүлээгээд ах шиг бах юм. Тийм байна уу? Тэр нь юу яж болох вэ та хэлдэ яг нэг юм амар гоё гэж хэлэх гэхээр нэг юм дутаад ах шиг байх юу юм болоо. За одоо амар олон охтуудын фэн сумьяд орж гарч ирэх чинь. Тэгээ энэ хүүхдийн өмссөн байгаа хувцсны өнгөстэй таалагдаагүй шүү. Манайд айгүй хөөрхөн авч штэ. Тэр тавшилтаа алхмууд ч гэсэн айгүй хөөрхөн. Бүжиглээд байна. Халин айгүй сайн ажилласан байна. Яг чи нэг юм бүжгээ мэдэрсэн айгүй юм амар тайван мэдрээд ах юм. Ялчгүй өөр айгүй гоё юм залуу хүн юмыг айгүй гоё юм хурдтай хүлээж авч байгаа харагдаж байна. Төрөөнийх нь бүжгэн дээр жава нэг сайн хийсэнгүү гэсэн. Өнөөдөр бол айгүй юм твшилттэй санагдаж байна. Бэлтгэлээ айгүй сайн хийсэн байна. Тангоныхоо яг юм үндсэн юмыг айгүй хөөрхөн ойлгоцсон. Бэлтгэл нь нэг юм ханчаар юм уу эсвэл нэг ойлгочхоор нэх гоё ингээд үцгэд айгүй тайван байгаад байгаа байхгүй юу. Гэтэ өшөөлний юм гармаар байна те. Өөрт нь бол амар юм потенциал энэс илүү байх юм юу бол байна шүү те. Сайжрах бах. За манай буулгын тамирчин гүндэгмаагч байна. Аяа жоохон сонсохгүй төрүүлээд байна. Хөлгөө ингээд араас нь татаж авчих гал. Хичээ хувьд өөрт нь бол амар том сорилт байгаа гэдгийг бол хэлсэн. Тийм яалчгүй анхныхаасаа бол өөр болсон байна. Бас нэг юм хүн юм сурж байгаагийнх, хичээж байгаагийнх. Гэтэ яг нөгөө нэг хажууд нь байгаа олон юм өрсөлдөгч нартай жишгэд бол яалтчгүй анх удаа бүжиглж байгаа бүжгийн ерөнхий ихвслийн хувьд бол залуучуудаа бол бас нэг гүйцэхгүй байна. Гэхдээ энэ хүний хувьд орж байгаа нэр төрийн хэрэг болохоор хүндэтгэлтэй хандахыг
хүсэж байна. Ер нь хүмүүс ч гэсэн тэгж хандсан болохоор мессеж саналаа илүү их өгсөн байхаа гэж бодож байна. Одоогоор бол яг бүжиглэлийн хувьд бол нэг тийм сайн бол биш байна. За манай хөрх оролцогч харт өгөө. Энэ удаа Foxtrot бүжиглэхээр ирсэн байна. Бүжигдтэй айгу гоё агаад хүнийг ингээд амар гоё соён гэгэрүүлдэг. Хар хүнийг цагаан болтон амар юм хөнгөлөд угаагаад шаазан шиг гялгар алгаад гаргаад ирсэн байгаа ч тийм. За жоохон төрүүлээд сандраад байна. Тэр хай жоохон төрүүлчих шиг л боллоо. Харин тэрийг нь халуунаа аягүй юм мэдгэтгээргүй хөөрхөн авч яваад байх шиг байна. Өө тэр хөөрхөн байгаа тийм. Хичээл зүтгэл нь бол яалчгүй амар гоё харагдаж байна. Тэгээд 6 кг хассан гэсэн. Тэгээд өндөр болоод нуруунд тэгшрээд тэгээд жимбигээд хүрээд ирсэн байна. Үзэхэд маш гоё байлаа. Бүжиглэлтийн хувьд бол өнөөдөр жоохон сандраад энэ аянаасаа дандаа төрүүлээ. Ерөнхийдөө бол тэгтээ хөөрхөн бүжгээ ойлгоцсон хийчлээ. За нэг ойрын үед ингээд бүр хайр татаад байгаа нэг оролцогч байна. Давай ташаа гэд та нар бүр нэр өгсөн байсан шүү дээ. Надад энэ манер авч байгаа амар хөөрхөн. Энэ хөлт бүжиглдэг байсан хөлт нөө. Биеийн ерөнхий шугам сунжаага тэр соннолт тэр зөөлхөн хоёр хөдөлгөөний холбоосыг хийж байгаа партнероо мэдэрж байгаа үе та нар харалтаа. Вау. Саяны нэг юм жижигхэн юм аяны юм солигдолтыг хүртэл амар гой хүнд мэдрүүлж чадж байгаа л яг хөдөлгөөнөөрөө. Саяны хоёр эргэлтийг ямар гоё хийж вэ? Би түрүүний яриад зэрэглэлийн техник. Вау. Хөлний тавилтын хар бүрийн гоё сунцсан падиомо жиж гэсэн энэ хүндхийн ингээд заагаад өчвөө. Вай, тэр эргэлтийн хараа. За энэ бүжгийг бол хизээчдээ дуусаасаа гэтэл бүжиглээ үнэхээр гоё торгон мэдрэмжтэй аяа мэдэрсэн, дээрэс нь дүрээ мэдэрсэн жүжиглэх уран чадварч байна, дотоод мэдрэмж байна, дотортой амар гоё бүжиглсэн. Өнөөдрийн хамгийн нандин, хамгийн гоё үзүүлбэр байлаа миний хувьд. Нэг юм нь миний нөгөө дэмжээд исэн бат цэцэг маань хөлөө гэмтээгээд оролцож чадхаа болсон гэсэн харамссан. Тэгээ дээрэс нь манай Түмэн ах амар гоё юм хамгийн анхны үзүүлбэрийг үзэхэд л ингээд шал өөр тийм бас мэдрэмж байсан. Тэгээд гой үзүүлбэрүүдийг үзүүлэх байх гэж ботсон чинь ингээд энэ удаад оролцох боломжгүй болж байгаа юм байлээ. Баг зэрэг харамсалтай байна. Айгүй гоё бүжиглэхээр гоё байсан. Дараагийн нэвтрүүлэгт бас орох байхаа гэж бодож байна. Өглөө би нэрээ бас наашаа ирж явах замдаа Аригон подкастэнд урнаагч орохыг ингээд сонссохгүй. Тэгээд сонсчоод урнаагч айгүй олон өөр тийм төрлийн өөрийгөө сорьсон юм дөрүүдэд айгүй ингээд тоглодгоо гэдгийг ингээд сонсчоод тэр яриаг ингээд харчаад нэрээ энэ нэвтрүүлэгт ингээд урнаагч орсон бол бас ширүүн өрсөлдөх байхаа өөрийгөө ямар дайчлаг хүмүүлээ. Дээрээс нь тэр драмын театрт болдог Парисын дараахийн сүм тэгээ бас өөрийнх нь нөгөө нэг хүний жүжиг чи минийх энэ гэд жүжигнэрээ бүжиглдэг штэ ихт бас аюу гой бүжиглдэг урнаагч орсон бол бас нилээн ширүүн байх байсан бах гэж бодсон. Тэгээ одоо харин хамгийн сүүлийн оролцогч Од Баяр. Бурхан минь ийм урт өстэй байсан одоо л мэдлээ. Ханарт нэг юм Witcher киноны гол дүрийн залуу шиг харагдахгүй байна уу? Над яг тэгж харагдсан. Вау. Дүр төрх, нүүр будалд, дүр хувиргалтаас үнэхээр гоё. Nice. Яа, хөдөлгөөнүүд нь ямар гоё юм аа. Дэглэлт айгуу гоё юм. Бас гоё бүжиг штэ. Ийм гоё юм. Характер харуулдаг бүжиг нь бас гоё л доо. Вау. За өчигдрийн бол хамгийн гайхшруулсан үзүүлбэрүүдийн нэг бол яа харахгүй мөн байсан баха. Хүмүүс маш их хандлттай байлаа.
Тэгээд бүжиг дэглэлт маш хүчтэй. Угаасаа ч Pasadable-ийн энергитэй бүжиг. Тэгээд дүр хувиргалт нь айгүй гоё. Тэгээд үндсэн хөдөлгөөнүүд нь маш гоё юм хөдөлгөөнүүдийг маш юм сайн хийж дуусгалаа бүжгээ. Миний хувьд болохоор жаахан шүүмжлэлтэй байгаа юм нь Pasadable, танго гэдэг зэрэг Испани төрлийн бүжигнүүд мэдрэмж нь яг юм гаднаасаа биш байдаг байхгүй ингээд хүчээр ингээд тухаараа хараад хүчээр ингэж юм сүр үзүүлэх биш. Яг нандин юм нь яг юм дотроо энерги ингэж цуглуулж байгаад хөдөлгөөнөө илэрхийлэх илэрхийлэмжиндээ дотроосоо өөрөө тэр нэг юм характер нь гардаг ахгүй юу. Тэгэхээр айгу үнэн тэгээ жоох юм суйртай баймаар байсан. Яг нөгөө ойлгохдоо өөрөө яг юм хүчтэй ингэж хар гэд ингээд механикаар заагаад өгсөн болоод тэр юм уу бүр нэг юм үндсэн гоё юм манер нь жоохон гарсангүй жоохон гаднах юм хувирал нь илүүдчлээ гэж би бодсон. Хүчээр ингэж байгаа байхгүй юу. Харин эсэргээрээ яг ингээд төвлөрч жагаад маш юм зөөлхнөөр тэгээд харахад характер нууг нь орж ирдэг ахгүй. За би тэгж байгаа нэг Испани үзүүлээ тийхүү. Тэрхий ийм нүрээрээ тоглолт битгий хийгээсэй гэж бодож байна. Яагаад гэвэл жүжигчин учраас энийг бол маш амархан хийчнэ. Яг гоё нэг юм бүжгийнхаа гол нэг юм утсыг нь олоосаа гэж хүсэж байна. Яагаад гэхээр түрүүчийн үйлрэл дээр ангууч тэрэн дээр амар юм ухаантай байсан санагдсан. Багш нь тэгж яасан юм эсвэл өөрөө хайж олсон юм уу эсвэл өөрөө тэгж мэдэрсэн юм уу мэдэхгүй байна. Ямар ч байсан бүжиг болгоныхоо тэр нэг юм яг нэг юм онцлог ганцхан л зүйл байгаа штэ. Тэрийг л ингээд олчих юм бол одоо жишээлбэл самба гэхэд ийм халигд салхисан ийм Латин Америкийн халуун цусны нэг ийм баунсыг л олчих юм бол ямар хөдөлгөөн хийж байгаа нь сонирн биш самбал харагдана. Pasadable яг адилхан яг нэг тийм Испани бүжгийнхаа уг угшлын тэр нэг юм доторлуугаа ингэж юм суйртай байгаад тэгээд хөдөлгөөнөө хийхдээ тэр нэг юм илэрлэл нь өөрийн ирэхгүй нүднээс нь гардаг, өөрийн ирэхгүй хөдөлгөөнөөс нь гардаг, өөрийн ирэхгүй тэр ийм оргилсан ийм дотор байгаа хүч гарахтаа тийм царайны өмрөл гаргадаг гэдэг. Энэ нэг юм гоё нандан тийм гоё утсыг нь олоосай гэж хүсэж байна. Тэгээд өнөөдрийн өчигдрийн хувьд болохоор хамгийн таалагдсан үзүүлбэр нь дахиад Давай Ташагийн Venimals байлаа. Хоёрт нь мэдээж одын үзүүлбэр техникийн хувьд маш сайн. За тэгээд араас нь Сүндрээ хчих байна, Баяр цэгчих байна, Даваа жаргалих байна. Эхний хүмүүсийг болохоор яг адилхан 7 хоног байгаа боловч ихэнд гарсан хүмүүс маань гэх юм уу зарим нэг хүмүүс маань болохоор баг зэрэг бэлтгэл дутуу харагдсан болохоор 7 хоногийн хугацаа багдсан болов гэж ботсон чинь зарим хүмүүс бол бүр ботсноос ч илүү хийсэн болохоор яг адилхан өгөгдсөн энэ 7 хоногийг хин үр бүтээлтэй хин одоо өөрийгөө дайчилж хин одоо яг ойлгох гэж хичээж юунд ингээд нөгөө фокуслж байгаагаараа ялгагдаад ирэх нь байна гэж харж байна. Тэгээд дараагийн дугааруудаар уулзцгаая. Бай. Тинтер хасагдаж масагдсны хувьд бол саналаа л өгөөгүй штэ бүгдээрээ ерөөсөө хин нэгээ хилээд эхлэхгүй яг гоё үнэн зөв бүжиглж байгааг хин нэг ингээд энэ миний танил, энэ миний найз, энэ хөөрхөн, энэ сайхан гэхээс илүү яг тухайн үед хэн хамгийн гоё бүжгийн хувьд таалагдсан бэ гэдгээр нь гоё саналаа өгвөл шоу илүү гоё юм үзүүштэй. Тэгээд үнэн зөв улам ингээд хөгжих болов гэж бодож байна. Чин санаагийн хувьд бол баг зэрэг харамсалтай байна. Тэгээд та нар юу гэж бодож байна? Коммент доор хэн хасагдах байсан бэ? Бичээрэй заяа. Хин нэгэн байж л таараа.
Миний хувьд Солонгост шүдний эмнэлэгт маркетингээр ажилладаг мэдж байгаа бах тий. Манай эмнэлэг 3 сарын 31 хүртэл 4 өдөр болгон шүдний цайруулалт хийлгэх хүмүүстэй 249 мянга болж хямдарсан байгаа. 3 удаагийн төрхлөгтэй лазер цайруулалт, 1 удаагийнх нь 99 мянган вон болж хямдарсан байгаа шүү. Дарах утсаар холбогдоод шүдний эмчилгээ үйлчилгээний талаар хизээж хамаагүй асууж болно шүү. Өөрөө цайруулалт хийлгэе гэж бодоолаа.